Сайн байцгаана уу? Та бүхэндээ шинэ дугаараараа уулзах гэж байгаадаа баяртай байна. 1992 онд Монгол орны амьдрал тэр чигээрээ ядуу зүдүү ороо бусгаа байсан цаг. Нийгэм даяараа хагас өлсгөлэн шахам амьдардаг байлаа. Маш олон үйлдвэрүүд хаалгаа барьж, маш олон хүмүүс ажилгүй болж, эмх замбраагүй байдал энд тэндгүй газар авсан. Хүмүүс эрвих дэрвихээрээ гэр орноо үр хүүхдээ хоол ундтай байлгах гэж хоошоо урагшаа явж байхад зарим нь хулгай дээрэм хийж амьдарч байсан үе. Энэ үед Б гэдэг 19 настай залуу хоёр найзтайгаа нийлж айлын хашаанаас гахаа уулгаалгаар шийдээд шөнө эздийг нь унтсан хойно гахаан байр руу орж тэнд нь чимээ гаргалгүй алаад маргааш нөгөөдөр нь таньдаг хүмүүсээрээ дамжуулан зарж борлуулад өнгөрсөн. Гэтэл тэр айл маргааш нь цагдаад мэдэгдэж цагдаа нар ч хулгайн хэргийг мөрдөж эхэлсэн байна. Энэ үед Памбиг гэдэг очтой бас нэг хулгайч яг тэр айлын гахааг алхаар товлоод байж идэл нөгөө Б найзуудтайгаа очоод гахааг нь гаргачихсан нь тодорхой болсон. Памбиг өөрийнх нь товлж исэн гахааг тэр гурав очоод дэлсцсэн гэдгийг мэдэнгүүтээ мөрдөн байцаагчид очоод хэлсэн байна. Цагдаа ирээд тэднээс байцаалт аваад тэднийг хулгай эргээр баривчлаад сар орчим мөрдөнд суулгаад тэгээ тэр гурав эргээ хүлээгээгүй тэгээ нөгөө талаар тэдний авсан гэдэг нь яг байран тавин нотлогдохгүй байсан болохоор сар хэртээ суугаад мөрдөнгөөс гарсан байна. Гарч ирээд яг дахиад л нөгөө үлсэл цангаж ядарч өдрхийн бэрхшээл гараад ирэнгүүт л дахиад нэг айлын үхрээ бэлчээрээс нь харж явах замаас нь салгаж туугаад хашаандаа оруулаад шүн ядлах гад байжсэн чинь нөгөө Памбиг чинь бас л үнэр аваад хүрээд ирж. Тэгээ эрэхтэй бас нэг 2-3 бүтэхгүй нөхдүүд дагуулад ирсэн гинэ. Ингээд тэр Памбиг чи наад үхрээ бид нар тэр чигт нь өгөхгүй бол одоо газар дээр чинь байцаагч дуудаж авчирлаа гэж томроод тэгээ хоорондоо муудалцсан байна. Памбиг тэр үед нөгөө Бэг амар доромжилж эхэлсэн байна л да. Бэгийн одоо ээжийн Аа гэдэг бөгөөд тэгсэн чи Аа угаагийн хідэн залбин хүүхдүүд томрох болоогүй шүү. Би танаа ээжи чинь бараг л хусж исэн одоо тэгжсэн ухааны юм яриад ээж нь оролцуулаад амар муухай доромжилсан гинэ. Тэгэнгүүт нөө Бэгийн дургу маш их хүрчээсэн учраас барилцаж аваад дээр дороо орно зодтолсон байна. Памбиг нь бол тухайн үед тэднээс нэлээд том биетэй, нэлээд шартаа, ер нь жоохон зэрлэгдүү нөхөр байсан. Зодтолтож байтал нөгөө тэр хоёрыг дагаж ирсэн хоёр залуу нь хаяад явцсан юм байна. Тэгээ зодтолж байгаа хугацаанд ер нь бол амар л доромжлол янз бүр болоод тэгээд ерөнхийдөө Памбиг жоохон дийлээд ирсэн юм байна л да. Уур нь үрч шарн гоцоосон Б хажуу талдаа ойрхон байсан түлээний сүхийг аваад эстэй барилцчихсэн Памбигын араас нь сүхтэж унгаасан байна. Нөгөө өнгөрч хөөрч сүрдүүлж агаад хулгаалсан үхрийг авах гэжсэн нөгөө Памбиг чинь тэгээд хөөрхөн амтан газар дээрээ нас ороод тэр үйл явдал бол нөгөө харанхуй шүн болсон болохоор нөгөө гурав чинь Памбигын цогцыг зөөгөөд хол аваачаад гудамжинд хайсан гинэ. Тэд тэгсэн ч гэсэн Памбигын очисон газар уулцсан хүмүүс нь тодорхой хэмжээний хэдхэн хоногийн дараа нөгөө гурав чинь баригдсан байна. Ээж гэсэн уул нь нөгөө хоёроо хэрэг татахгүй бид нар зодтолцсон гэхдээ бол үгсэн тохирч амь насын бүрлгээгүй талигач өөрөө одоо намааг тэгээ манай гэр бүлийг манай ээжийг амар доромжлоод ахаар нь миний зөв өрөөд алсан гэж үннээ хэлсэн юм байна. Уг хэрэг жил орчим шалгагдсны эцэст Б санаатаагаар хүний амь бүрлэгсэн, гэмт хэрэгэ нуун дарагдуулсан, бусдын өмч хөрөнгөнд хаалтсан, удаа дараа хулгай хийсэн гэд хид хідэн зүйл ангаар зүйлчлэгдээд 12 жилийн хорих ял авсан байна. Нөгөө хоёр нь болохоор бас хамгийн гол нь хохирогчийн цогцыг нуусан, бүлэглэж хүн алсан, бүлэглэж хулгай хийсэн гэд 9 жил 6 сарын ялыг тус авсан юм байна. Б гэгч нь бол 1972 онд төрсөн, тухайн үед 20 нас хүрсэн байсан бөгөөд ээж, 3 дүү, 1 ах тэгээд хойд эцгийнхээ хамт амьдардаг байсан гинэ. Хүрсэн эцэг нь 1982 онд автомашины ослоор нас барсны улмаас ээж нь 85 онд дахиж нэг хүнтэй суусан юм байна. Гэвч одоо ээж нь тэр хүүхдүүдээсээ болоот ч тэр юм уу ямар нэг байдлаар тэр суусан хүнтэйгээ жоохон таарамжгүй харилцаатай. Тэгээд тэд бол хоорондоо байнга салж нийлдэг байсан гинэ. Тэгээ ер нь бол олон хүүхдтэй хүн чинь дахиж хүнтэй сууна гэдэг бол мэдээж хүндрэлтэй л дээ хүүхдүүдээсээ болоод маргаалт нь нууцлсан. Тэгээ тэрнээсээ олж салж нийлдэг байсан юм байгааз. Нөгөө салж нийлсээр байгаад хүмүүс ээж нь мэдээж сайн муугаар хэлдэг болоод энэ нь бол мэдээж хүүхдүүдэд нь маш хэцүү байсан баг. Тэгээ би бол ер нь багасаа дуугаа даруухан өөрийгөө бусдад нэг илэрхийлээд байдаггүй, унд сурдаг. Ер нь их чимээгүй даруухан гэрийнхэн дотроо бол хамгийн даруухан байсан гэж ярьд юм байна.
Тэгээд тийм дотгошоо хүүхэд байсан болохоор тийм хүмүүсийн нүдэнд бол өртөөд явдггүй жирэл нэг хүү байсан байна. Тэрээр 8 дугаар ангид төгсөөд барилгын техник мэргэжлийн сургуульд бетон ар матуурчны ангид орсон боловч төгсөөд гарч ирэх үеэр нь эд зах зээл эхэлж таарад ажиллах газаргүй болцсон байсан байна. Би бол ер нь арх ууж тамхи татдгүй. Багасаа бол хулгай ээж өсөөгүй ч гэсэн тухайн үед үйлдвэр зогсож ээж нь ажилгүй болоод ах нь ч одоо авгаа авч хадмында байдаг болоод тэг өөрөө айлын том хүү болж үлдсэн болохоор эрийнхний тэжээх шаардлагатай болсон байна. Тэгэл одоо тэр үед залуучууд ажилд орох нь үтэл ажил хийжсэн хүмүүс нь ажилгүй болж исэн үе байхгүй юу? Зарим одоо ийм албан газрууд бүр татан буугдаад ажиллаж исэн хүмүүс нь харьяалагдах газаргүй энэ болж исэн тохиолдлууд маш их байдаг шүү дээ. Тухайлбал одоо тэр худалдаа илтгэлийн тэрээс нийтийн хоолны тэрээс тэг барилга үйлдвэрийн нийтлэл гэх мэт тэгээд одоо энэ үйлдвэрүүд маш олноороо зогсоод яг тийм үе байсан байхгүй юу? 90 хэд онд. Тэгээд би бол хоошоо урагшаа 8-нд явна ихлээр 8-нд явчих хэмжээний гар дээр бэлэн мөнгө авахгүй. Хэдэн дүү ээжигээ тэжээх санаатаа тэр хавийнхаа хитэн болохгүй бүтэхгүй нөхдүүдтэй нийлж одоо айлын ганц нэг өхөр хонь мэтийг хулгайлж түүгээр одоо буруу замаар нэгсэндээ амьдралаа залгуулж амьдрах болсон байна. Энэ хэсэг дээр хувийнхаа зүгээс бас нэг ганц нэг зүйлийг дурдахад бол тэр үед ийм байсан юм аа. Айлын ганц нэг хаа энтриг бол туучих төдийгөнд бол хулгайч, зэлгийч гэж нэг үзий ядагдаад байхааргүй. Цагдаа нар ч гэсэн ганц нэг хонь гахаа махааг бол ер нь хэрэг гэж бараг авч үздэг байсан юм. Яагаад гэвэл нийгмээрээ тийм амьдрал нь ядуу хэцүү байсан болохоор. Одоо тэр үеийн оюутан байсан хүмүүс бол ихэнх нь мэдэндээ оюутнууд бол шөнө яваад айлын гахаа алж авчраал тэгэл оюутны байранд авчраал гайгүй хүүхдүүд нь бол дотор байрныхандаа тэр чигээр нь тарааж өгөөл жоохон харамчтуу нь бол ганц нэг тасгаараа амиадаад тэгж өнгөрдөг байсан. Оюутан байхад бол тийм хэрэг бол нэлээд олон гарч ирсэн шүү. Тэрийг бол мэднэ. Тэр үед чинь айлын гахаа махаа цохиж нудраал явж исэн оюутнууд ч одоо сайн сайхан аав өвөө болчихсон улстай ажиллаад хэвэн сайхан л амьдарч байгаа. Тэр бол зүгээр л нэг тийм тухайн үеийн цаг зуурын хэсэгхэн төрөгдөл үзэгдэл төдийл юм байсан. Цагдаа нар ч нэг тэрийг их том хэрэг энтер гэж хүлээж авч үздэг байсан юм аа. Гэхдээ Б-ийн хувьд бол энэ үйлдэл нь олон давтагдаад тэгээд бусад хүнийг хохирох замаар өөрийнхөө амжиргааг залуулж амьдрна гэдэг чинь бол хүний эрэхтэй гэмт хэрэг шүү дээ. Ингээд би хүн амны хэрэгээр 12 жилийн ял авч таслагдсан ч гэсэн шорон руу арай ачигдаагүй мөрдөнд байж ах үед нь мөрдөнд байсан хүмүүс нь хэлсэн байна л да. Та гур одоо хэрэгээ буцааж задлаач. Талигаач болсон нөхөртөөгөө хамт явж исэн тэр 3 гарын бас хамт чирээч. Тэгээ хэрэгээ задлчих. Тэгэх юм бол та нар жоохон ч гэсэн ингээ хугацаа хожоод мөрдөнд байсан дэр штий. Одоо та нар хэрвээ ингээ шууд шоронд ингээ ачигдаад явах юм бол тэнд очиод турж хүнээ. Яагаад гэвэл шоронд бол одоо ингээ хоол хүнсний омсдол маш их байгаа. Шоронд бол хоригдлоод өдрийн хид хидээр өсөж өгч байгаа гэж сураг гарч байгаа. Мөрдөнд сууж явах юм бол адаглаад та нар ар гэрээсээ хаяа нэг хоол зөөлгөж идээд арайч нэг тураад өгчихгүй. Шоронд очиод турах юм бол зүгээр хүссэн хүсээгүй бөөсөн типээр өхнө гэл ярьсан байна л да. Энэ бөөсөн тип гэдэг байгаа тэр өвчнээ талаар би бас жоохон дэлгэрүүлээд хэлчихье. Энэ бөөс гэдэг нь бол 1-3 мм-ийн урттай, даалгавчгүй, шимэгч, толгойн бөөс, хувцсны бөөс, намилзганд буюу умдагны бөөс гэж 3 янзын бөөс хүнд байдаг юм байна. Толгойн бөөс нь бол өөрийнхөө биенээс 100 дахин хоол өсрөх чадвар учраас хиндэж хизээж халтах боломжтой гинэ. Хувцсны бөөс нь бол хувцс хэрэглэлд өндөглөж үрждэг. Энэ 3 бөөснөөс хамгийн аюултай бөөс нь бол тэр хувцсны бөөс гинэ. Гуруула хүний цусаар хооллож амьдардаг. Өдөрт 3 ширхэг өндөг буюу 3 ширхэг хуурс гаргадаг. Нөгөө хуурс нь болохоор 5-7 хоногийн дараа бөөс болт юм байна. Чинь хувцсны бөөс чинь нөгөө хүний хувцсны атраа хувнаас ойдлон дүүрлж амьдардаг учраас турж ицээд буларч унжсан арьсных нь нөхөн дотор өндгөө шахацдаг гинэ хуурс санагсандаа. Ингүүд 5-7 хоногийн дараа өдөх хуурс чинь бүс болохдоо арьсных нь дотор ороод эндээ шимэгчилж амьдраад дахиад одоо үр түл гаргах мэтэр ингээд хүний арьс мах хоёрын дунд дотор нийсэндээ өвччихнэ гэсэн үг байхгүй юу. Ингэснээр одоо удалгүй тухайн хүнийг үхэлд хүргэх юм байна. Учир нь энэ 3 бөөснөөс хамгийн аюултай нь тэр хувцсны бөөс гин л дээ.
Хориглуудын дунд арьс махныхын дунд бөөс үрчилсэн хүмүүс маш их болоод тэгээд тэрийг одоо эмчлэх ямарч боломж байхгүй учраас олноороо тэгж бөөсөн тип гэдэг өвчнөр тэгж нас орж исэн юм байна. Ер нь бол шоронд одоо ийм бөөсөн тип гэж юм муухай өвчин гарсан ингэсэн тэгсэн гээл одоо аимшигын амар юмнууд л сонсож ярьж исэн ч гэсэн би бол ерөөсө тоогоогүй гинэ. Үүнтэй хам хэрэгтэн болж 9 жил 6 сараар таслагдаад байсан УХ2 адилхан ял авцсан болохоор ял авцсан хүмүүсийг ачигтгаа хүлээгээд нэг камерт байдгийм байна л да. Тэгжсэн чинь нөгөө уун одоо шоронд очвол тэгнэ ингэн үлсгэлэн болно. Тэгэл бөөсөн тип өвчин гэл иймэрхүү ярианаа сүрдсэн ч юм уу нөгөө уун ер нь угаасаа ч ял сонссноос хойш сэтгэлээр унтсан байсан. Тэгээд бүр дээрээс нь тийм сонсоод бүр уйлаад унжаад тэгээд ганцхан сарын дотор бүр турж цээд нүднээс гараад тэгээ бүр хадаас матаас залгина гээл нөгөөдчөөс та тэнд бүр сэтгэлээр унаад баларч өгсөн гинэ. Бэхи 2 чинь хөөрхөн амтан бас одоо нэгэнд хамтдаа ингээл ялмал аваад яатсан юм чинь нөгөө хоёр нь жоох өөдөн татгаж одоо сэтгэл санаа ингэж унж муунаа бойл интер гэдгсэн чинь нүүд чи ерөөсөө дэргэж өгөхгүй бүр сэтгэлээр унаад бүр хачин байсан гинэ. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө ууч нөгөө хоёртоо би ерөөсөө эндээс л яаж иж байгаа гармаар байна. Шоронлуул ачигдахгүй байх юм бол надад бол өстой яасан ч яах вэ? Таяр одоо андтаа тус болоод миний хоёр нүдийг ухаад өгч гэсэн байна. Нөгөө хоёр чи ихлээл юу яриад байгаа юм бэ чи одоо ойл одоо чи тэгээ тэр ухаад үг гэдэг нь бас учиртай юм байна л да. Яасан гэхээр зүгээр нэг нүдийн сохолчих юм бол нүдийг яг эмчлүүлчихэл тэгэл буцаал тэр шорондоо ялаа идлээл явах юм байна. Жил сарн тогтоогдоод ялна авчихсан учраас тэр одоо яаж өвчин туцсан ч гэсэн өвчин тусаад чөлөөлөгдөх арга байхгүй өвчин туслаа ч гэсэн нэмлэгт авчиж идгээгээл буцаагаал тэр шоронд нь явал зүгээр нүдэн сохорлоо ч гэсэн нэмчлээл ингээд шорлоо нь буцаагаал явуулчих тийм байх л да. Тэгээд нөгөөтгөнд чинь бодож олж байгаа тэр шоронгоос чөлөөлөгдөх арга нь бол ерөөсөө хуулъя гэж бодсон гинэ. Баалаа. Мэрэгт нөгөө хийн болохоор за ёстой болий би л аваадаж чадахгүй. Наад тийм балаад чиний тэнийг юмд чинь би оролцохгүй. Нэгэн давсан ялаа идлэхээс одоо өөр яах юм гэж шууд эсэргүүцсэн гинэ. Тэгээ би болохоор бодсон байна. Найзынхаа байдлыг хараад хамгийн гол нь нөгөө найз нь болохоор бүр ял авангуутаал сэтгэлээр бүр нас унаал мөрдөндөө бүр шамирчихгүй юу. Байнгын ойлгоноол гомдлол тэгэл ерөөсөө болохгүй байгаад байсан болохоор нь бодсон байна л да. Хамт яг нэг шоронд ачигдах юм бол яг хажуудаа яаж иж яад аваад яваад ийн гэж бодсон. Тэгтэл одоо бидний бол мэдээж нэг газар хамт хойрлно гэж байхгүй. Тэгээ тусдаа өөр шоронд очино. Тэгээ энэ айгүй бол өөр шоронд очиод бас алигаа алдаал банддуулаад хошнуудуулаад тэрнээсээ олж айгүй бол амиа орлох юм байна ерөөсөө. За яг би бол тэт рүү шороо явах нь л үнэн юм чинь. Өөр дээрээ яадаг өгсөн дахиад нэг 5 жил нэмүүлнэз. Сохорсон ч байсан энэ одоо нэг гэртээ хараад байж гэж бодоод нөгөөдгөөс асуусан байна. Чи үнэхээр одоо яг шорон руу явж чадахгүй юу? Чи одоо үнэхээр одоо ингэж нүдээ ухуулаад зүгээр юм уу? Энтергээд асуусан юм л да. Тэгсэн чинь харин нөө чинь бүр өөдсөн баярлаад өө өстө шорон л явахгүй бол би өстө юу ч байсан даун. Чи зүгээр л миний нүдийг ухаад өгч гэсэн гинэ. Тэгэд нэг өдөр амтан хүний чөлөө харж байгаа шүн хоёлаа камерынхныгаа унтж яхад нөгөөтгнийхээ аманд нь өмсөжсэн цамцыг тайлууллаад дуу гаргахгүй болтол аманд нь чихээд хоёр гарын хүлж ягаад тэгээ шууд хуруугаа хийгээд нүдийг ухах гэсэн чинь хуруу их газар олдохгүй хэцүү байсан гинэ. Тэгэнгүүт нь уусаа нөгөө мөрдөнд хумсаа аваагүй удцсан байсан болохоор хумсныхаа үзүүрийг ухархаар нь чихж байгаа л аль болох баг зовоохын тулд хоромхон зур хоёр нүдийг ухсан байна. Нүдийг гаргаад иртэл чинь тэрүүгээр дүүрэн цус хотгодоол тэгэнгүүт нь л шууд амныхын чихээсийг авсан чинь л нөөд чинь тэрүүгээр нэг дуу тавиад чарлаа мэдээж одоо амин тэмцэж байгаа юм чи өөр юм. Камерын сэрэл хянагч жирэл ингээд төргөн дуудаад нөхрийг авч явсан байна. Би ингээд хүн амны хэрэгээр дахиад хүний нүд ухсан хэрэгээр ял нэмүүлэхэр болжээ. Тэр гурын яриаг сонсч ирсэн камерынх нь бол бэг буруугүй өөрөө гуйсан гэдгийг гэрчилж байсан ч гэсэн тэрийг бол шүүх авч хэлцээг юм байна. Би бол өөрийгөө бодсон юм байна л да. Би одоо ямар хүмүү алж байгаа биш одоо туслая гэж бодвол
юу яаж байгаа юм чинь нэг сандал нэг 5-6 жил нэмүүлэх байх гэж бодож исэн чи харин хүн амны хэрэг үлдчээ дээр нь дахиад амьд хүний нүдийг ухсан болохоор ч онц хүнд гэмт хэрэгтэнд тооцогдоод үндсэн 12 жилийн ялан дээрээ дахиад 15 жилийн ял нэмүүлээд ингээд авдрантын чанга дэглэмтэй хорих ингээд очсон байна. Тэгээ өөрхий 20 настай залуу анх ингэж ээж болон гэрийнхнийхээ доромжлуулснаас болж тэрүүндээ одоо хитрхи эмзэглэж амгалан зан гаргаж хүний амьд түрээд дараа нь одоо 90 орон цог осонд ожог найзтай туслах гэж буруу арга замаар оролцсноос болоод амьдралынхаа юм 27 жилийг торны цаана өнгөрөөхөр болсон байдаг. Мань хүнийг шоронд очиход бол аль хэдийн алдар хүндэн тархаж хоригдлууд бол түүнийг сургаар нь мэддэг болсон байжээ. Зарим нэг нь үнийг хамыгаа унтуулж агаад нүдийн ухсан аюултай иршүү болгоомжтой байхгүй улстай жинхэнэ амин төрөх утга шүү гэж байхад зарим нь нөхөртөө туслах гэж өөрийнхөө чадхыг л хийсэн байх штэ. Ял авсан шоронгийн алтан бие биендээ өөрөөр яаж туслах юм? Тиймэрхүү аймхаа новш шоронд ирсэн бол зүгээр амьдараа өгтөл болно. Харин ч ёстой найзын буйн нүдүүч гэсэн амьд байгаа нэг юм гэж зарим нь бэг хүндэлж эр хүний ясаар угтсан байна. За ингээд би бол шоронд ирээд амиа авч явах гэж ядарч зүдэрсэнгөө хөөрхий. Угаасаа дуу цөөтэй дээрээс нь хүнд муу юм хийгээд байдгүйсэн болохоор шоронд нэр хүндтэй ялаа идлээд ялаа идэх хугацаанд бас сийлбэрчин болоод тэгээд маш олон том хөшөө дурсгалын ажлуудад гар бие оролцсоор байгаад 2017 онд нийтдээ 26 жил 4 сарын ял идлээд ялаасаа хэдэн сарын өмнө өршөөлийн хуулиар суллагдсан юм байна. Нүдээ ухуулсан уу бол эмнэлгийн яаралтай тусламж авсан ч гэсэн нүдийг нь ухархаагаар нь салгаж гаргасан болохоор харааных нь маш олон салбар судлууд нь тасарч тэгээд ч одоо тухайн үеийн эмнэлгийн салбарын хөгжил муу дээр нь анагаахын шинжилгээ ухаан чинь төгдөөлөн хөгжөөгүй байсан болохоор энэ нүд нь маш муу хараатай одоо сул хараатай гэж ярьдаг да. Ийм болоод харин нөгөө нүдийг нь бол буцааж хийх боломжгүй болсон юм байна. Энэ хэргийг ярьжсэн чинь бас нэг юм санаанд орчлоо. Хэдэн жилийн өмнө телевиз радиоор нэг шууган болсон доо. Хоёр залуу шоронд хамт байж байгаа нэг нь төрүүлж гараад байж итэл нөгөөх нь шоронгоос гарч ирээ гудамжинд явж байгаа тааралдаад орох орон байхгүй амьдрах газар байхгүй гэхлээр нөгөө манад очигээ гэртээ хамт авчирч байлгаж агаад гэсэн чинь нөгөө залуу нь бол сайндаж гэртэн байгаагүй нөгөө шоронд байхдаа өөрийг матчихсэн гэдэг тэр хариугаа авахын тулд ер нь далдуураа муу санаж байж агаад тэгээд нэг өдөр хамт арх ууж агаад хүнсний 4-р төлөврийн гадаа гэгэн цагаан өдөр бүр өдрийн 11 цагт төлөөд хоёр гараараа нүдийг ухаад тэг нүднийх нь алимыг газар унгаагаад дээрээс нь юучгүй гიშгээд ингээд бяцлаад хайчихсан тийм хэрэг гарч ирсэн. Өө сохор залуу нь энэ телевиз сайтуудаар ярилцлага өгөөл яваад байсан та. Тэр бол одоо бас л хитрхи аимшигтай хэрэг. Тэр хэрэгэн дээр бол гэмтлийн эмчнэр хэлсэн байна лээ шүү дээ. Газар унсан нүднийх нь алимыг хаглаагүй байсан бол тэр доор нь хагалгаа ээж болох байсан гэж хэлсэн байсан. Тэр этгээд бол нүдийг ухаж гаргаад зогсохгүй бүр алимыг бяцлсан гэхээр бол арай л дэндүү мухан хонцгонсон байгаа. Тоош нь хөөрхий нэг 2-3 хүүхэдтэй авгаан жирэмсэн гэл гарч исэн санагдаж байна. Энэ хөргийг судалж байгаа хавцад санаанд ороод би бас бодож ирлаа. Болд одоо хүний нүдийг ухсан гэж сонссон лав 2 юм хэрэг байт юм байна. За нэг юм хэрэг байлаа. Тэгээ хүн ер нь хаа явсан газраа арчаагүй сул дорой байх юм бол монголчуудын хэлдгээр нөгөө 2 нүдээ ухаад өгөхөд ч бэлэн болдог юм байна шүү дээ. За яддын өгсөн нэгэн тлээс юм чи дүүрсэн хэрэг гээл зориглол ялаа аваад явсан бол бүхэл бүтэн хүний амьдралын одоо 60-70 жилдээ харьцуулахад 9 жил гэдэг чинь гайгүй шүү дээ. Аз таарад эсвэл сайн хүмүүжээд нэр хүндтэй байх юм бол 4-5 жил суугаал гараа шүү дээ. Тэгсэн бол бүх насаараа гэрэлт ертөнцийг харах дүү явж ирснээс хайгуу дээр сэтгэлийнхээ жолоог барьж чаддгүй, өөрийгөө удирдах чаддгүй, дасан зохицож чаддгүй. Одоо арчаагүй хүмүүс бол хүнтэйч нөхөрлөж чадахгүй, олигтойхон хүнийг ирэлчгээр дайсан ч болж чадахгүй юм байна гэдгийг бол эндээс тодорхой харж байна. Ер нь бол сул дороос хүний сэтгэлийг шимдэг бөөс шиг эмгчд бол энэ дээр гардаг тэр бөөсөн тип гэдэг өвчин шиг л одоо хүнийг амьдаар нь тарчилаадаг ийм нэг муухай жигшүүрт түүх байлаа. Таалан сонссон та бүхэндээ баярлалаа.